Монголын анхны антивирусийн үйлдвэр Автохим компаниас энэ удаагийн гарц нэвтрүүлгийн Автохим болон та бүхэнд хүрч байна. Бид өнөөдөр Автохим компаниг үүсгэх захирал инженер Лавга ах болон инженер Энх Холд нараас энэ өнөөдрийн нэвтрүүлэгт бас ямар бүтээгдэхүүний талаар ойлголтох талаар тодруулж байна. За өнөөдөр бид та бүхэнд түлшний систем цэвэрлэгч гэдэг энэ бүтээгдэхүүнийг танилцуулъя гэж бодож байна. Тэгээ энэ болохоор дизель түлшний систем цэвэрлэгч. Энэ болохоор бензин түлшний систем цэвэрлэгч. Тэгэхээр сүүлийн үед яг зүгээр 80-90-ад оныг бодвол орчин үеийн колонкууд бол бас харьцангуй чанартай болоод механик холц тэр болгон бензин банкнд ороод байх нь багассан хэдий ч машины банкнд бол байнга ус орсон байдаг. Ямар ч шинэ машин бай, ямар ч сайн битүүмжилтэй бай, банкнд заавал ус орсон байдаг. Тийм учраас ер нь жилд 1-2 удаа түлшний системийг цэвэрлж явах хэрэгтэй. Ус өөрөө одоо түлшний систем дотор байхдаа түлшний системийн одоо бүхэл тэр нарийн гуурс одоо бүх эд ангиудыг усанд байдаг тэр давс шүлт одоо түлштэй ойлцсон. Энэ байнга бохирдуулж одоо турба хоолойг нарийсах гэх мэтлэнгийн юм одоо гэмтлүүд бий болдог. Тэгэхээр энэ ямар муу нөлөөтэй вэ гэхээр нэгдүгээрт одоо бензин уцаас нь тачаал өгнө. Түлш хангалттай хэмжээнд одоо хүрэх газараа хүрэхгүй. Бохирцноос болоод нэг үгээр хэлбэл одоо хүнээр юм бол судасны хан нарийс чинь гэсэн үг шүү дээ. Тийм турба хоолойны одоо өөрөөр хэлбэл тэр дамжиж өнгөрдөг хэсэг чинь нарийснасаа болоод тэгээд тижээлийн дутагдал доголдол энэс болж яах вэ гэхээр хүч буурна. Бензин эднэ. Тэгэхээр энэ процесс бол ерөөсөө тийм богино хугацаанд явагддаг. Урт удаан хугацаанд өөрөөр хэлбэл багаар одоо тэр бохирдол явагддаг учраас жолооч нар тэрэндээ дасцсан өөрийнх нь машин хүчгүй болж байгаа, бензин эдэж байгааг тэр болгон анзаараад байдаг. Энэ нь явсаар байгаа сүулдэ бүр битүүрээд одоо бөглөрөөд асхаа байгаад ирсэн үед засварын газар танддаг. Засварын газар дээр яваад очихоор л тэгэл янз янз явна ш тавина шүү дээ. Тий. За энэ барсунк нь болохоо чи тэрийн соль одоо энийг солих хэрэгтэй. Энийг тайлаад угаа цэвэрл банка тайлан тэр гэдэг. Тийм банка тайлж цэвэрлж гэх юм уу. За тэрнээс өмнө яадаг вэхээр цахилгааны системд болохоо очиж гэдэг л өөр юм ухдаг ч юм уу. Ийм байдлаас болоод асар их мөнгө цаг зардаг. Тэгээд үр дүнд хүрдэг. Манайхан болохоор одоо барсунк шээгээд машин тоглолтод гэж яриад байдаг штэ. Гэтэл одоо бензин машинч бай, дизель машинч бай тэр барсунк түлшийг бүр тоосруулж цацжээж сая тэр маш сайн шаталт явагддаг. Гэтэл ингээд туслаад байхаараа тэр шингэн түлш ороод дэсрэх биш. Харин кольцны завсараа доошо касчер руу ордог ч юм уу ингээд тухайн тэр цилиндр чинь доголдно тийм ээ. Мотор хүчгүй болно гэсэн ийм л одоо муу нөлөөтэй. Хэрв зөв онцлоод за энэ түлшний систем бохирдсан байна гэд зөв онцлоод энийг механикаар засъя гэвэл тэрийг бүгдийг задлаа засна гэх юм бол дор хаяж 7 хоногийн ажил болно. Гэтэл энийг зүгээр л банкндаа хийчээд тэгээд ажиллаа хийгээд явж байгаа хооронд чинь энэ таны бүх системийг түлшний банкнаас авахуулаад шатах камер хүртэл бүрэн цэвэрлэдэг ийм бодис. Одоо тэгвэл яаж цэвэрлэхийг одоо энэ дээр туршилтаар үзэх үү тийм ээ? За энэ хуруу шилэнд эхлээд энэ түлшнээс аваад хийч. За би энэ бензиныг авч хийлээ. За энэ бол цэвэр бензин. Цэвэр бензин. За энэ банкнд бензин байж байгаад гадны ямар нэг байдлаас чийг бол орно тийм ээ? За халуун агаар ч гэсэн тундас чиг болчиход байгаа шүү дээ. Одоо энэ бол өвөл бол маш их тохиолддог үзэгдэл бол яг тэгвэл нөгөө нэг хүүтэн гадар машина тавьсан байж байгаа. Оройд хүмүүс дулаан гаражинд оруулдаг шүү дээ. За тийм. Дулаан гаражинд оруулаад тавихад яах вэ гэвэл бензин өөрөө дотроо хүүтэн байж байгаа. Халуун агаар очиж зөвхөн дотроо банкныхаа дотор конденсац үүсч эхэлнэ тийм ээ. Тэгээд ус үүсээд эхлэнгүүт яах вэ? Нөгөө нэг бензиний чинь доотлолд ус нь орж байна. Яг бол ус нь илүү хүнд байгаа байхгүй юу? За энэ хоорондоо ус бензинээр холдох уу гэд ингээ үзэх юм бол за машин ингээд явж гэнэ гэж бодъё тийм ээ. Явж гэнэ гэд ингээ ботхлаа. Ерөөсө холигддог байхгүй. Тийм ээ. Молекул төвшөнд нэгтэж чадахгүй. За нөл бензин усаас чинь хамгийн түрүүнд доотх усыг сорж эхэлнэ.
За усаа соруулаад явангууд өвөл гадаа тавьсан машин хаяа бүр асгаа үлдсэн байдаг. Тэр нь бол яадаг бол усаа сорж яваад системд оруулсан багт нь систем дотор нэг ус нь орцсон тэр нь аюу хамархан хөлдөөд бүгдэлж штэ. Тэгээ нэг дулаан гаражинд оруулж ахиж асаадаг чинь уч нь бол тэрэндээ байгаа байхгүй. За ингээд та ингээд асаагаад яваад байлаа гэж бодоход ус нэгээ соргодоо системээ бөглөж эхлэн тэгээ шохоожд үсэл нарийс явсараад хамгийн сүүлд нэг калапан дээр очиж баахан нагаар үсгээд калапан та нар одоо нэг задлаад нагараг калапан гэж задлаад үсгэлээр калапан дээдлэг пат хар юм нагаар сууцууд тэр үсэж байгаа. За форсунг гацч эхлэн тэгээ форсунг нэг яг бүрэн цацгүйгээр шээж эхлэх байхгүй юу? Манайхаар ядгаар бол. За энэ саяныхыг ахаад нэг хийгээд энэ дээр одоо нэг систем цэвэрлэгч хийж байна. За үрдэж байгаа хийж байна. Энэ одоо мөн протекийн бүтээгдэхүүн байна. Тий, энэ протекийн бүтээгдэхүүн. За энийг бол яаж хэрэглэх вэ гэвэл бака дүүргэж цэнэглээд одоо баканд 50 литр бензин ордог бол 50 литр бензинээ хийгээд энийг тэжигт бүгдийг хийчихнэ гэсэн үг. Бензин дээр юм байна. Одоо бол их жоохон их хийх юм шүү дээ. Ойролцоогоор нэг за 80-аас 90 литр бензин энэ 375 мл бол хангалттай гэсэн үг. Тэгэхээр энэ харьцаагаар ачааны машин, том машинуудад хийж харахад дээр нөр бүтээгдэхүүн бай. За ингэ хийчихсэн. Одоо нөр машин чинь хөдлөөж явна гэдэг. Тий, колонк дээрээс хөдлөө явлаа гэхэд ингээд холдож эхэлж байгаа биз. Нөгөө нэг ус бензин холдож нь холдоод эхэлж байгаа байхгүй. За одоо ингээд ялгааг нь хар та. Нөгөө нэг холигдохгүй байсан устай бензин энийг хийчихвэл яг нэг молекулын төвшөнд нэгдээд ийм цэвэрлэгийн импульс болчихж байгаа байхгүй. Энэ бодистойгоо нийлээд банкш байгаа түлш чинь өөрөө нэг талаас устайгаа молекулын төвшөнд нэгдсэн учраас энэ ус бол дахиж бохирдуулах биш харин энэ бодистойгоо нийлээд цэвэрлэгээний бодис болж байгаа байхгүй юу. Энэ чинь замдаа явахдаа бүх турбо хоолоогоор яваад бүх юмнуудаа цэвэрлээд бүр шатах камер хүртэл цэвэрлээд ингээд цэвэрлчихнэ гэсэн үг. Энэ бүтээгдэхүүнийг манай одоо борлуулалтын цэг бол хороолд байрладаг Автопалаза 2-ийн 2 давхарт 38 дугаар павильон дээр байгаа. За үнцний хувьд бол энэ ойролцоогоор 9,000 орчим. А энэ бодис бол одоо дизель бензин хоёр дээр сая инх болд инженерийн үзүүлдэг шиг адилхан үйлчилгээтэй.